За нийтийн сонсголын тухай хуульд сонсголыг холбогдох байнгын хороод болон дэд хороо төр хороо зохион байгуулна гэж заасан байгаа. Тэгэхээр өргөдлийн байнгын хороо гэдэг байнгын хорооны нэрийг нийтийн сонсголд бас тодорхой оруулаач ээ. Өргөдлийн байнгын хороонд бол бүх асуудлаар иргэд өргөдлөө явуулж байгаа. Иргэдийн өргөдлийг бид бусад байнгын хороод руу зарим нь шилжүүлдэг мэргэжлийн байнгын хороод руу. Иргэд өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлэг зохион байгуулахаас бултаж зүгтаж өөр байнгын хороод руу өргөдлийг шилжүүлэхийг бас таатай ханддаггүй. Тэгэхээр энэ дээр өргөдлийн байнгын хороо ямар асуудлуудаар өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулах юм бэ гэдгийг тодорхой оруулж өгвөл маш сайн байна. Төсвийн байнгын хороо төсвийн асуудлаар гэж яг тодорхой заасан байна. Томилгооны асуудлаар холбогдох байнгын хороо гэж өргөдлийн